Сайн байцгаана уу? Та бүхэн нийт үйлдвэрлэлийн эхний улирлын гүйцэтгэл болон түүнд суурил тооцсон 2025 оны эдийн засгийн өсөлтийг танилцуулъя. Эхний улирал дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеэс 2.4%-аар нэмэгджээ. Өвөл хаврын саруудад цаг агаарын нөхцөл таатай байж малын хорогдол бага байснаар хөдөө аж ахуйн салбар энэ онд өндөр өсгөр байна. Улмаар энэхүү өндөр өсөлт нь 2 дугаар улирлын эдийн засгийн өсөлтөд дангаараа 5.4 нэгж энэ оны өсөлтөд 3.11%-ийн эрг нөлөө үзүүлэхээр байна. Харин 1-р улиралд худалдаа тээврийн салбарын үйлдвэрлэл огцом агшиж үйлчлэгээний салбарын үйлдвэрлэл сул байсан ба эрх улирлуудад ч юм уу үйлчлэгээний салбарын өсөлт даруй байх төлөвтэй байна. Харин засгийн бажимлалаас бусад уул уурхайн гол түүхийдүүдийн олборлолт өнгөрсөн оны төвчнөөс бага хэдий ч эрх улирлуудад засгийн бажимлалын олборлолт нэмэгдэх нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжихээр байна. Ийхүү эхний улирлын гүйцэтгэл суурилт тооцсон 2025 оны эдийн засгийн өсөлт 6% орчимд байхаар байна. Гэвч энэхүү төсөөлөлд уул уурхайн түүхэн үеийн эрэлт, төсвийн орлого, томоохон төслүүдийн явц чухал нөлөөтэй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу?